Та нөгөө нэг юу молекул биологи юунд ажиллаж байсан гэсэн шүү дээ. Хоёулаа молекул биологийн талаас жоох хийгээл л да. Гоё юм. Тэр чинь аюу сонирхолтой шүү дээ. Одоо нөгөө хүнийг хөвлөж тий өвдлээс висэн юу яа. Генетик талаас бас их юм гардаг шүү дээ. Бичил төвшин баггүй юу? Нэг өсөндөө макро төвшин гэдэг чинь одоо энэ бидний бие организм тийм эд эрхтнүүд. Тэгэл эсийн төвшин гэж доон төвшин. Бүр эсийн доторх молекулын төвшин гэж юм бүр жижиг төвшин. Зөвхөн манай ангаах ухааны яриагаар тэрнээс нарийсаа авчдаг байгаа. Тэр л нарийн орж амжаагүй. Квант физик гэдэг одоо орох гол байгаа. Тэгэд сайн тайлж чадахгүй байхгүй. Хамгийн нарийн төвшин л ДНК бүр одоо тэр нөгөө бүр бичил төвшин рүү орно гэдэг ба штэ бүр нэрээ энерги төвшин рүү. Тийм тэгэхээр нөгөө телепат эднэр ярих тийм энерги одоо л яг нөгөө хүн хувилах хэмжээнд бол байгаа штэ тий. Ингээл нийлүүлж салгаж нийлүүлэх хэмжээнд инженерийн байдлаар тэр энергийн сайн таниаг болохоор тэрийг бас сайн хийж чадахгүй л байна. Нарийн бүр тэр энергийн төвшөнд ангаахан хөгжиж чадаагүй байгаа нөгөө багж нь гарч ирээгүй болохоор хэмжээд нөгөө тэдэн грамм сүнс байна, тэдэн грамм аура байна гэж хэлж чадахгүй болохоор яач чадахгүй ингээд таг амаа таглуулчаад байгаад байна. Ер нь байх нь бол хүмүүс бол мэдээл ах шиг байна. Гэтэ одоо нөгөө ингээ хүнийг хувилахаар чинь нөгөө кинон дээр болохоор яг одоо таныг хувиллаа гэхэд яг тантай адилхан насны хүн ингээ хувлаад идэв штэ. Яг одоо байгаа таныг ингээ хувлаад идэв штэ. Гэтэ яг бодит амьдрал дээр бол тийм боломжгүй. Ураг бүрэлдэн тэг хүн болно гэхэлэр тэгэхээр тэр надаас үүсэж байгаа хүн багасаа ингээд өсгöd байгаа байхгүй. Тэгэхээр өөр болчихно. Яг нөгөө орчны нөлөө, дээрээс нь тэр сүнсний нөлөө яг чамтай адилхан сүнстэй байж ээж, яг чамтай адилхан туулж ээж чи бол бүтэхгүй. Нөгөө нэг сэтгэл зүйн хувьд бол надаас өөр хүмүүс нь яг л нөгөө нэг орчин нөхцөл нь өөр болохоор сүнс нь өөр хамгийн гол. Тийм. Сүнс ижилхэн байх хэрэгтэй байхгүй. Ягаад тэгэхээр сүнс чинь кодолдог байхгүй. Тэр ДНК-ийн бүтэц тэр нөгөө нэг хуваагдлууд тэр чинь сони юм тий. Одоо намайг хөвлөн гэхэлэр яг юуныхаа хувьд бол адилхан байгаач. Тэгэхээр тэр өөр ингэ сүнс орж ирж байгаа. Өмнөх төрөлдөө өөр амьдралаар амьдарч ирсэн. Тийм. Нэг сүнс орж ирэх нь шүү дээ тий. Тэгэхээр чи биш болчихно. Тийм байна. Яг бие махбодын хувьд адилхан байгаа ч одоо тэр чинь нөгөө нэг эдийн төхрөө аягүй сайн бүр юу хийж байгаа шүү дээ. Тэнгүүд яад энэ хүнийг хувилах ингээ энэ асуудал дэлхий дээр ингээд 20-тай байна вэ гэдэг чинь өөрөө энэ хүний намайтай бараг нөгөө одоо нөгөө боолын нийгэм рүү буцах тийм нөхцөл бүрдэж байгаа гэж ойлгож болно шүү дээ тийм. Яад гэвэл надаас ингээд намайг хувилж байгаа хүн бол миний өмч болох магадaltaй тий. Тэнгүүт би тэр хүнээс ингээ эд эрхтний аваад өөртөө шууд эдийн төхрөг аюулсан бүрдэж байгаа шүү дээ. Ингээ таардаг. Тэнгүүт шууд ингээ суулгах боломжтой ч юм. Тэр нөхцөл бүрдчихдэг болохоор энэ дэлхийд даяар ер нь бол 20-тай асуудал үсттэй. Тийм. Бас нэг шалтгаан нь нөгөө хүнийг хохироочих үедээ гэдэг. Сайн судлагдаж одоо хувилагдж байгаа хүний эрх зөрчиж өгдөн шүү дээ. Тийм нөгөө гаж маж хүн үүсчих үе гэж хайгаад байгаа. Зөв. Тэгэхээр тэр хүний чинь хэн эрүүл мэндийг хариуцах юм. Амьдралын одоо энэ жамын бус үйл явц болох гэдэг юм л да тий. Бас хэцүү. Тийм байна. Гэхдээ яг бүр шинжлэх ухаан сайн хөгжих юм бол ийм үйл ажиллагаанууд явагдана л да. Зарим би бас нөөр гаригууд дээр амьдрал ямар байдаг талаар асуудалтай байхгүй юу. Тэгээд зарим гаригууд дээр бол хүмүүс нөгөө хөгшрөлтөө шийдсэн эрүүл мэндийн асуудлуудаа шийдээд өвчлөл байхгүй болгоцсон. Тийм гаригууд байдаг байхгүй юу. Тэгээд нөгөө хэд бол хэд насалж болдог. 6,000, 8,000 бүр насалдаг. Тэгээд сүүлдээ тэр хүн за би одоо ингээд явмаар байна. Энэ гариг дээр би 8,000 жил амьдарчлаа. Одоо миний тэр нөгөө имчилгээний бүр хяналтуудыг болиулаад өгөөч. Би нүүлээ явлаа гэдэг. Ингээд өөрөө хүсэж өгдөг байхгүй юу. Тийм төвшөнд өртсөн байдаг. Тэдэр бол тэгвэл бүр нэлээ юу амьд байх хугацааг ингээ ашиглаад махан бие бүгдийг ашиглаад сурах юмаа сурчаад дараагийн гараг руу явах хүртлээр өөрийгөө бэлдээд явдаг байх нь шүү дээ. Хүн чинь тэгээ бас өөрийнхөө дараа нь хаана мэдлэх юу хийхээ бас сонгож бодож ирдэг байхгүй юу. Тэгэхээр бид нар дэлхий дээр одоо ирсэн байна гэж бид нар дэлхийд төрөхийг зөвшөөрөөд шийдсэн л хүмүүс байгаа. Тийм тий. Дээрээс нь Монголд төрсэн байгаа. Тийм. Монголыг бас сонгосон хүмүүс байгаа. Тийм. Тэгэхээр нэг учир байгаа байхгүй. Тийм. Учиртай бол нөгөө хүн чинь ямар нэгэн зоригтой ирдэг гэдэг чинь тэр нөгөө голын хатгаас гэдэг чинь тэр чинь хүний өөрийнх нь нөгөө чадамж
авиасаас илэрч гарч ирдэг. Яаж тэр голын хатгаасаа олох вэ гэвэл юу хийж чадаад байна, юу хийхийг хүсээд байна. Тэр чинь чиний голын хатгаас гэдэг байна.